За тэгээ инээдтэй юм биш шүү заяа. Яагаад гэх юм бол бид нар нэг талыг сонгочих юм бол хүссэн ч хүсээгүй бидний эсрэг зогсдог талууд нь бий болно. Солонгосчууд аль талд нь зогсон юм? Японочууд аль талд нь зогсон юм? Бид нар машин сэлбэг хаанаас оруулж ирдэг вэ? Бараг 50,000 монголчууд хаана ажиллаж байгаа лээ? 20,000 монголчууд хаана амьдарч ажиллаж байгаа лээ? Япон, Солонгос. Тэгээ маш олон монголчууд бас хаана амьдарч байгаа юм бэ гэвэл бас Америкт ажиллаж байгаа. Европт амьдарч байгаа. Монгол амьдрал муухай, утаатай, төвжөлтэй, цалин орлого муу, инфляци амар өндөр, улс төрчин бидний ингээд цусыг сорж байгаа. За тийм учраас би амьдралаа байрны урчлагаа хаана босох юм бэ гэх юм бол Солонгосдо босгоно, Японд босгоно. Сайхан амьдрал, эрүүл, агаар, боловсрал, Европ, Америкт хүүхдүүдэд олгоно. Тийм учраас би гадаад амьдарч байна. Тэр хүмүүс нь яах юм? Олон улсын худалдаа яах юм? Энэ том брэндүүд яах юм? Солонгосчуудаа хийсэн хэлцлүүд яах юм? Энэ олон улсын брэндүүд яах юм? Энийг бодох ёстой. Гэхдээ бид нэр дэндүү жижигхэн орно л доо. Америкчуудын хэвлэл мэдээллийн буцаагаад ажиллаа хийгээд эхэлж байгаа шүү байна. Ягаад би ингэ хэлж байгаа юм бэ гэх юм бол New York Times сонио. Юу гаргасан бэ гэх юм бол маш урт, маш их мэдээлэлтэй нийтлэг гаргасан. За энэ нийтлэг хаанаас үүссэн бэ гэх юм бол Aramentus гэдэг судлаач 300 гаруй интервью хийсэн. Хэдий хийсэн бэ гэх юм бол НАТОтой хийсэн, Америкчуудтай хийсэн, Украинчуудтай хийсэн, Оросуудтай хийсэн. За тийм 300 хүнтэй интервью хийгээд ярилцлага авсныхаа дараа бүгдийг нь базаад хэвлэл мэдээлэл болгосон. За энэ дотор юу гарч ирж байгаа юм бэ гэх юм бол Украин, Америк ямар зузаан ажилтдаг юм бэ? НАТО бараг Украины цэргийн албыг өдөрдөж байгаа. За тэгээ өмнө хэлж исэн. Орос тал хэлж исэн. Бид нар ерөнхийдөө Украинтай алцсах байгаа. Бид нар ерөнхийдөө НАТОтай байлдаж байгаа юм бэ гэх юм бол энэ одоо ерөнхийдөө бараг шүүх хурал болоод ирэх юм бол нотлохоо болж байгаа. За нэмээд за энэ Оросын мэдээлэл ерөөсөө биш. Путинээс гарсан мэдээлэл ерөөсөө биш. Украинаас гаралтай мэдээлэл ерөөсөө биш. Энэ хаанаас гаралтай юм бэ гэх юм бол Америкийн номер 1 хамгийн том сонин New York Times-аас гаралтай. За энэ дотор юу бичигдсэн байсан гэхээс өмнө биднэрт илүү хамаатай юм эхлээд дуртчихъя. За эхлээд энэ хаанаас эхэлсэн бэ гэх юм бол 2014 онд зүгээр Донбасс маргаанаас болсон. Оросчуудыг яах юм бэ? Украинчуудыг яах юм бэ? Энийг салгасан дээр юм шүү. Хоорондоо алцаад байна. Дайм болох юм уу эсвэл улс төрийн шийдвэр олж чадах юм уу гэсэн л нэг маргаантай байсан. За тэгэхээр багаараа энэ жижигхэн маргаан жижигхэн маргаан байсан шүү дээ. Одоо юу болоод эхэлж байгаа юм бэ гэх юм бол Европ төрчигтэй дайнлаа орж эхэлж байгаа шүү. За Америкчууд бас эндээ татагдчих магадгүй эргүүлээ. Трамп ч гэсэн одоо Украиныг дэмжих магадлал маш өндөртэй. Бид нарт энэ ямар хамаатай юм бэ? За бидний дайныг ерөөс үсэхгүй байгаа. Тэгээ бид нар манай Монгол улс Украин руу бас 300,000 орчим доллар санхүүжилт тусламж явуулсан. Тэгээ бас хүнс янз бүрийн эрүүл мэнд гих мэт юм бас манай улс явуулсан. Манай хуучин ерөнхийлөгч Асан Элбэгдорч бас энэ дайныг зогсоогооч шудраг бус юм байна. Тэгээ Оросууд Украин руу хууль бусаараа дайрч гинэ гэсэн мэдээлэл гаргасан. За гэхдээ хизээ нэгэн цагт манай Монгол бид нар хүссэн ч хүсээгүйч нэг талыг сонгох ёстой. За тэгээ хэдүүл аль талыг сонгох ёстой юм бэ? Энэ ойлгомжтой. Америк талыг сонгох уу? Украин талыг сонгох уу? Монголчууд бид нар улсаа байж тээ бид нар Монгол улсаа өөр газар руу зөөх боломжтой байсан бол алидийн зүүцэн байгаа шүү дээ. Далайн гарц марцаа бүгдийг болгоцсон. Гэхдээ бид нар мөнхийн хинтээ хөрш байх юм бэ гэвэл хэдтэй мөнхийн хөрш, Оростой мөнхийн хөрш. За тэгээ хэдүүлээ аль талдаа орох хэвээр. Хүссэн ч хүсээгүй бид нар Америкийн эсрэг, бид нар Европын эсрэг, бид нар НАТОгийн эсрэг лөө чиглэлтнэ. Энэ дайн өргөжлөөд эхлэх юм бол. За тэгээ алидийн хөдлөн эхэлсэн. Дөнгөж сайхан Москвад хэн очсон байгаа юм бэ гэвэл Путин ерөнхийлөгчтэй уулзж байгаа Хятад улсын гадаад хэргийн сайд Wang Yi. За тэгээ Wang Yi сайд юу хэлсэн бэ гэх юм бол хэдүүлээ сонсцгоо. Cooperation between Russia and China is never directed against any third parties. Орос хотын хамтын ажиллагаа гурав дахь этгээдийн эсрэг юусэн биш ээ. Бид нэр ерөөхдөө хоорондоо хамтраад ажиллаж байгаа. And it is not tolerating interference from the outside. Гадны нөлөө бид нар хүлээн зөвшөөрөхгүй. Хэн нэгэн бид нар ямар нэг тушаал шаардлага тавьж байгаа юм бол бид нар энийг бас хүлээн зөвшөөрөхгүй. Энийг хинт хэлж байгаа? Европ хэлж байгаа. За. Тэгээд манай хэдэн төлөөлөгч бас энтэй явж байгаа. Өнгөрсөн өчигдрийн контент та сонссон бол юу яригдчихэж байгаа юм бэ гэхээр монголоор дамжуулаад газсан хий хоолоо явах юм байна. Окей.
За тэгээ бид нэр энд татгалзах болох юм уу? Хятадууд наадхаа энүүгээрээ явал, Оросууд энүүгээрээ явал бид нар үгүйг хэлэх юм бол яах юм? Юу болох юм? Үгүй гэх юм бол манай хоёр том хөрш биднийг базаад эхэлнэ. За. Тэгээ энэ газан хоолоо бид нар барьчих юм бол Америкчууд яах юм бол, Европчууд яах юм бол? Тэ өнгөрсөн 9 сард тийм Путин Монголд аялсан, Европчууд юу гэж хэлсэн бэ гэх юм бол над Путинаа баривчлаач тэ. Олон улсын гэмт хэрэгтэн шүүхэн шийдвэртэй айл хэдийнэ болцсон ICC-гийн шүүх хурлаараа та нар яах ёстой юм бэ гэх юм бол монголчууд та нар Путинийг баривчлах ёстой. Бид нар баривчлсан уу? Баривчлаагүй. Нэг жижигхэн алхам юу хийсэн бэ гэх юм бол Орос Хятадны талдаа бид нэр аль хэдийн жижигхэн алхмаараа орцсон байгаа. За газан хоолоо баригдчихл таарна. Манай том хоёр хөрш хүсэх юм бол хүссэн ч гэж байхгүй л дээ бид нэр тушаач. За тэгээ юу болох юм? Манай Монголын банкны систем юу болох юм? Манай Солонгост амьдарч байгаа хүмүүс яах юм? Манай Японд амьдарч байгаа монголчууд яах юм? Манай Америкт амьдарч байгаа хүмүүс яах юм? Дэлхийн 2 дугаар дайн болж байх үедээ хүмүүсийн виз амьдрах эрх тухайд нэг гадагшаа явж ажиллана гэсэн монголчууд баг байхгүй байсан л та. Гэхдээ юу болох юм бэ? Энийг бодох хэрэгтэй. Би хэлэх гээд байгаа юм юу юм бэ гэх юм бол энэ заваарсан дайн яагаад зогсохгүй байгаа юм бэ? Тэ? Биднэрт ерөөхдөө ашиггүй. Энэ дайн аль хурдхан шиг зогсох хэрэгтэй. Гэхдээ нэг тал энэ дайныг үргэлжлүүлээл хүсээд ах шиг байна. Энэ юу юм бэ гэх юм бол НАТО, Европ, Зеленский. Надтай цуг хөрөнгө олт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө оологч болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр үүсгэж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлал оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа та хэдтэй бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл та бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Равтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл та хэдэд өгнө. За 2018 онд Минскийн гэрээ хийцэлцлийг дахин ярихын тулд энэ Донбассын асуудлыг шийдвэрлэхийн тулд юу хин уулзж исэн бэ гэвэл Ангела Меркель уулзж исэн, Макрон уулзж исэн, Зеленский уулзж исэн, Путин уулзж исэн. За тэгээд тухайн үед ерөнхийдөө Зеленский тодорхой хэмжээ барууныхаас, НАТО-гаас, Европоос, Америкаас тодорхой хэмжээний амлалтууд авсан байх шиг байна. За тэгээд мань хүний нүр царайг харцгаая. Основе. Необходимо, конечно, продлить срок действия договора об особом статусе отдельных регионов Донбасса. И в конечном... За инээж байгаа тал хин бэ? Серьезный ууртай үг хэлж байгаа хин бэ? В итоге придать этой норме постоянный характер, как это и предусмотрено. Окей. За тэгээд буцаагаад New York Times-ийн нийтлэг рүү оръё. За энэ дээр юу болж байгаа юм бэ гэх юм бол Together the partners are honing a killing machine. Энэ хоёр партнер НАТО, Украин юу хийж ийнэ гэх юм бол алуурчны машиныг сайжруулж байгаа. Орос цэргийн алуурчны машин байна. Тэ? За тэгээд шинэ НАТОгийн генерал юм уу шийдвэр гаргагч Алтан тушаалтан ажлын байраа хүлээж авсны дараа юу хэлж ирсэн бэ гэх юм бол хүүшээ. Бид нар ямар зузаан ажилтдаг юм бэ? Тэ? They are part of the kill chain now. Шийдвэр гаргалт хэнийг одоо алах ёстой юм бэ? Хаашаа пуужд нь явуулах юм бэ? Аль хэдийн НАТО-ын шийдвэрлэлийн сүлжээний дотор орсон байгаа. За нэмээд juicy хэсгүүд нь юу байгаа юм бэ гэх юм бол Европын цэргийн албахийн НАТО-гийнхан юу гэж хэлсэн бэ гэх юм бол Украины генерал Залузний тэ та нар 18 настай хүүхдүүдийг бас дайнд явуулаач. Яагаад гэх юм бол энэ тэ дайн эхлэхдээ украинчууд юу хийсэн бэ гэх юм бол 27 настай залуучуудыг дайнд татсан. Одоо 24 болсон. Европчууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол бүр одоо тэ 18 настай хүүхдүүдийг бас явуулаач. Тэ гэхдээ Европчууд юу хийх юм бэ гэх юм бол өөрийн цэргээ явуулахгүй. Гэхдээ Украин цэргийг явуулаач гэлээ. За тэгээ Зеленский 2023 онд бас юу итгэжсэн бэ гэвэл бид нар энэ дайныг ялч чадах юм байна гэсэн юм бичсэн байгаа. We're going to win this whole thing. Энэ бүхэл энэ дайныг бид нар одоо ялнаа 2023 онд. Тэ. Тухайн үед маш их санхүүжил маш их зэвсэг авсан, бэлтгэл ажил бас хангасан. За тэгээ Путиний тухай юу гэж хэлж ирсэн бэ гэх юм бол Оросын ард түмэн Путиний эсрэг зогсох болно. Тэ. НАТО, Америк та нар буруу. Бид нар Оросуудыг мэднэ. Путин удахгүй алга болно. Яагаад гэх юм бол ард түмэн бослог гаргана. За.
нэмээд Висбаден хотод юу байшуулсан бэ гэх юм бол хамтрын шийдвэр гаргалтын төв цэргийн бааз барьсан. За энэ тийм уулзж ирсэн бэ гэх юм бол Украины генерал Ахмедууд гэх мэт чинь за нөгөө талд нь НАТО-гийнхан. Ямар мэдээлэл хоорондоо солилцож ирсэн бэ гэх юм бол сателлитийн зураг тий тагнуулын мэдээлэл гэх мэтчлэн. За тэгээд ерөнхийдөө энд хаана ямар шийдвэр гарч ирсэн бэ гэх юм бол хаашаа пууж нь явуулах юм бэ? Хамгийн juicy, хамгийн том тий таргетууд хаана байгаа юм бэ? Хаашаа явуулсан дээрөө. За эхлээд ерөнхийдөө ганцхан Украин дотроо пууж нь явуулдаг байсан. Тэ. За тэгээд Байден тэ гих мэт чинь юу хэлжсэн бэ гэх юм бол Орос дотгошоо пууж нь явуулахгүй шүү. Тэгээд нэг жилийн дотор салхин эргээд за окей. Бас Орслоо пууж нь явууллаа. За тэгээд нэг Ахмед генерал бас өөрөө хэлж байгаа. Major General тэ хурандаа генерал Timothy G. Brown юу ч хэлсэн бэ гэх юм бол ямар нэгэн байдлаар тэ би шүүх хурлаар надаас асуух юм бол та нар Украины цэргийн албахынд тий мэдээлэл өгсөн үү, тусламж өгсөн үү гэх юм бол би бол тийм ээ гэж хэлэх ёстой. За. Нэмээд энэ Висбаден хотоос тий өмнө Байденний засгийн газар за инхэхгүй шүү, Орос пууж нь явуулахгүй шүү, Оросын генерал руу халтахгүй шүү. Тэгээд Орос дотор терроризм хийхгүй шүү, бөмбөг дэлбэглэхгүй шүү гэсэн янз бүрийн тушаалтай байснаа энэ дайн өөрчлөх тусам тий бүх хоригуудаа ерөөхдөө тавьсан байхгүй болгосон. Тэгээ баг багаараа ногоон гэрлүүдийг нэмж асаасан. За тэгээ юу болсон бэ гэх юм бол Орос тий American proxy war. За тий өмнө Афганистанд Орос Америкчууд хоорондоо байлтчихсэн. Тэрний өмнө хаана? Вьетнам. Тэрний өмнө хаана? Syria. Тэрний өмнө хаана? Libya. Ерөнхийдөө эндээ яг адилхан. Вьетнам, Афганистан, Сириатай ерөнхийдөө яг адилхан болцсон байна. Тагнуулын мэдээлэл өгдөг, зэвсэг өгдөг, санхүүжүүлдэг. Тэ? Одоо бүр сансрын зураг бүх юм өгдөг. За, эхэндээ Украин руу Америкийн цэрэгч явуулаагүй байсан байна. Тэгсэн чинь тэ илүү их дэмжлэг хэрэгтэй болсон болохоор тэ фейлдэд байсан болохоор ялагдах эрсдэл орж исэн болохоор сүултээ тий НАТОгийн генералууд Америкийн генерал цэргүүдийг бас ч гэсэн Киев руу явуулсан. Эхлээд хамгийн хэцүү хамгийн хүнд хориг юу байсан бэ гэх юм бол Орос дотгошоо хаалтахгүй шүү. За soon that line 2 would be redrawn. Тэгээ энэ улаан зураасыг ч гэсэн удахгүй байхгүй болсон. За HIMARS system эхлээд Украинчуудад өгөөгүй. Дараа нь өгсөн. НАТОгийн генералууд тэгээд юундаа санаа зовж юу хэлж ирсэн бэ гэх юм бол standing on that line тий энэ улаан шугам дээр би зогсож байхдаа би юу гайхсан бэ гэх юм бол би одоо дахиад нэг алхам урагшаа хийх юм бол дэлхийн 3 дугаар дайн эхлэх юм биш үү. За. Тэгээд цагаан ордонгоос Америкаас ямар тушаалт гаргасан бэ гэх юм бол над алхмаа хий. Тэгээд Висбаден хотоос энэ HIMARS-ийн тий пуужны хаашаа нисхийн бүгдийг шийддэг болсон байсан гэж байгаа. За 2023 онд бас украинчуудыг нэмж зэвсгэлүүлээд, нэмж хүмүүсийг татаад 27 настай цэрэг биш 24 настай цэргүүдийг татаад хэдэн зуун мянган цэргүүдтэй бэлдээд тэгээд эргүүлээ дайрч үдсэн 2023 онд. За тэр нь бас Зеленский юу хэлсэн бэ гэх юм бол we're going to win this whole thing энэ дайныг бид нар ялнаа. За гэхдээ энэ хамгийн сүүлийн өгүүлбэрүүдийг сонсорой. Within months, the entire counter-offensive ended in a stillborn failure. Хэдхэн сарын дотор бидний 2023 оны төлөвлөгөө зулбсан, өгсөн, фейлсэн. Висбаден хот. Англи, Лондон, Берлин, Висбаден, НАТО. За. Тэгээ 7 хоногийн өмнө Зеленский бас энэ зургийн урд өөрийнхөө зураг авахулсан. За энэ зураг хоёр зураг байна. За юу харагдаж байна? Нэг талдаа шатж байгаа Кремлийн зураг байна. Нөгөө талдаа Украины цэрэг улаан талбай дээр танк цэрэгтэй ингээд дайраад орсон байна. За энэ зургаараа Зеленский юу хэлэх гээд байгаа юм бэ? Цаана Америкчууд Дональд Трамп юу шаарч байгаа юм бэ гэх юм бол энэ дайныг зогсоо. Тэг яг гэх юм бол Дональд Трамп энэ юу мэдж байгаа юм бэ гэх юм бол энэ дэлхийн 3 дугаар дайн эхлэх гээд ах шиг байна. Гэхдээ энэ хүн өөрийнхөө офис дотор, өөрийнхөө ордон дотор ийм зураг үлгцэн хүн саруул, эрүүл ухаантай шийдвэр гаргах юм уу? Гаргахгүй. Дайныг үргэлжлүүлэхээ л хүсэж байгаа хүн. За биднэрт энэ ямар хамаатай юм бэ?
Тэгээ бүгдээрээ ингээд Путиний нохоо болох хэвээр мó идрот шиг. Гэхдээ бид нар бас хизээний цагт нэг талаас сонгох хэвээр. Тэ? Бид нар энэ 3 дахь тэ third neighbor party гэсэн тэ бодлого манай улсад байгаа штэ. Бид нар тэ Оростой хөрш Хятадтай хөрш бид нар бас Америктай хөрш, Европтой хөрш болмоор байна гэсэн гадаад хэргийн бодлого бид нар явуулж байгаа штэ. Энэ байхгүй болно. Бид нар нөгөө талыг сонгоно. За. Donald Trump Зеленскийн тухай өчтөр юу хэлсэн бэ гэх мэт хэдүүлэн одоо сонсцгоо. Zelensky, by the way, I see he's trying to back out of the rare earth deal. Зеленский одоо газар хаврын элементийн хилцлээсээ ерөөхдөө буцах гээд байна. Бид нарыг мөрөх гээд байна. And if he does that, he's got some problems. Big problems. Тэгэх юм бол Зеленский юутай болох юм бэ гэх юм бол маш том асуудалтай болно. We made a deal on rare earth, and now he's saying, well, you know, I want to renegotiate the deal. Бид нар хилцэл LED-ний хийцэн тохиролцсон байсан зарчмын хувьд тий. Одоо мань хүн юу хэлж байна гэх юм бол үгүй ээ. Хилцлээ шинээр хийя. He wants to be a member of NATO. Well, he was never going to be a member of NATO. Зеленский одоо юу юмэр байна? Юу хүсэж байгаа юм бэ гэх юм бол НАТО-гийн гишүүн болмоор байна. Гэхдээ бид нар Украин хизээч НАТО-гийн гишүүн болохгүй, НАТО-гийн гишүүн болохгүй LED-ний хилцэн байгаа штэ. Understands that. So if he's looking to renegotiate the deal, he's got big problems. Zelensky. Тэгээд энэ хэлцийг шинээр ярмаар байгаа юм бол Зеленскид юу гарч ирэх юм бэ гэх мэт том асуудал гарч ирнэ. Основе. Необходимо, конечно, продлить срок Энэ зан чанар одоо хүртэл байх шүү гэн тий. действия договора об особом статусе отдельных регионов Донбасса. И в конечном итоге придать этой норме. За тэгээ нийтдээ юм биш шүү заяа. Яагаад гэх юм бол бид нар нэг талыг сонгочих юм бол заяа хүссэн ч хүсээгүй бидний эсрэг зогсдог талууд нь бий болно. Солонгосчууд аль талд нь зогсон юм? Япончууд аль талд нь зогсон юм? Бид нар машин сэлбэг хаанаас оруулж ирдэг вүлээ? Тэ. 40 бараг 50 мянган монголчууд хаана ажиллаж байгаа вүлээ? 20 мянган монголчууд хаана амьдарч ажиллаж байгаа вүлээ? Японд, Солонгост. Тэгээ маш олон монголчууд бас хаана амьдарч байгаа юм бэ гэх юм бол бас Америкт ажиллаж байгаа. Европт амьдарч байгаа. Монголд амьдрал муухай, утаатай, төгжрөлтэй, цалин орлого муу, инфляци амар өндөр, улс төрчин бидний ингээд цусыг сорж байгаа. За тийм учраас би амьдралаа, байрны урчлагаа хаана босох юм бэ гэх юм бол Солонгостой босгоно. Японд босгоно. Сайхан амьдрал, эрүүл, агаар, боловсрал, Европ, Америктэй хүүхдүүдэд олгоно. Тийм учраас би гадаад амьдарч байна. Тэр хүмүүс нь яах юм? Олон улсын худалдаа яах юм? Энэ том брэндүүд яах юм? Тэ яг миний офисоос одоо харагдаж байгаа энэ Шангрила хотел солонгосчуудаа хийсэн хилцлүүд яах юм? Энэ олон улсын брэндүүд яах юм? Засварын газрууд яах юм? Ийм арт дотор болж байгаа, зарагдж байгаа бараанууд нь яах юм? За энийг бодох ёстой. Гэхдээ бид нар дэндүү жижигхэн орно л доо. Бид нар аль энэ дайн зогсохгүй юм бол нэг талдаа зогсчил таарна. Гэхдээ тэрнээс өмнө юу болох магадaltaй юм бэ гэх юм бол Украин улс маань бот өсөрч магадгүй. За ягаад энийг баттай хэлж байгаа юм бэ гэх юм бол өмнө бас зөндөө ярьж исэн. Украин улсын хүн амын бүтцийг харцгаая. За ёо. Энэ тод өнгөтэйнүүд нь өнөөдөр байгаа. Саарл нь өмнө байсан. Саарл хүмүүс нь зүгээр зүгтсэн гэсэн үг заа ёо. Тэ? 0-4 настай эмэгтэй хүүхдийн 37% зүгтсэн. Эрэгтэйчүүд нь яг адилхан. 5-9 настай хүүхдүүдийн 40% байхгүй болсон. Тэ? Ээжнэр нь гадагшаа зүгтж байгаа шүү дээ. За 30-аас 34 настай, 30-аас 35 настай эмэгтэйчүүд нь заа ёо. Бүгдээрээ байхгүй. Энэ хүн амын бүтцийг хартаа. Эрчүүд нь байж лэн заа ёо. Эмэгтэйчүүд нь хаана явцсан байгаа юм. За тэгээд шинэ хөвт хүрч байгаа юм уу? Тэ? За энэ Украины хүн амын энэ Солонгосын хүн амын пирамид заа ёо. Би энийг байнга ярьдаг шүү дээ. Японы тэ Солонгосын бүгд яг адилхан. Доороо ерөөсө залуу хүмүүс нь байхгүй, дээрээ дэндүү олон хөгшин хүмүүс нь байгаа. Тэгээ Украин улсынх ямар харагдаж байгаа юм бэ гэх юм бол бүр ийм аимшигтай харагдаж байгаа. Эндээ бүр ингээ хонхооцсон заяа. Модель бүсгүйгийн юу шиг л харагдаж байгаа. 90-60-90 харьцаатай юм шиг. Энэ хүмүүс нь яатсан бэ? Зүгтцсан. Энэ хүмүүс нь яатсан бэ? Нэг бол нас барцсан эсвэл зүгтцсан. Тэ? Энэ улсын хүн амын тренд бас энд харагдаж байгаа. Тренд нь юу вэ? Бууралтай байгаа.
За тэгээ энэ дайн эхэлснээс хойш бүр навс унтсан байгаа. Украин улс баг 40 хэдэн сая иргэдэй байсан одоо 37, удахгүй 36, удахгүй 35, удахгүй 30. За. Тэгээ тэр 4 областыг хасчих юм бол бүр цөөр. Дахиад 4 област авчих юм бол бүр цөөр. Тэгээд энэ дүүрэн хөгшин хүмүүстэй залуу хүмүүс нь алид энэ гадагшаа зүхтцсэн эсвэл нас барсан гимтцэн улс юу болдгийм бэ гэх юм бол энэ графикаас харж болно заяа. Энэ дайнасаа болж ерөөдөө угаасаа хүн амаараа цөөрж ийсэн бараг нэг 50 60 70 жилийн дараа бараг байхгүй болохоор улс бүр хурцтай хүн амын тоо цөөрж байгаа. Тэгээд муухай сонсогдож магадгүй. Европын дайныг зогс хүсэлгүй байхгүй юм бол Украины эрх барьж байгаа удирдлагын төвшин хүмүүс нь энэ дайныг зогсооморг байгаа юм бол Америкчуудыг сонсохгүй байгаа юм бол Оросуудын тавьсан шаардлагуудыг биелүүлэхгүй юм бол ганц нэг гаргалаа юу юм бэ гэх юм бол зүгээр энэ хүн амын граф зүгээр бараг 0 хүрт явах хэвээр. Залуу хүмүүс нь байхгүй болоод ирэх юм бол энэ дайн угаасаа дуусна. За тэгээд саруул эрүүл ухаан энэ дайныг зогсоохгүй юм бол заяа. Залуу хүмүүсийн хомсдол энэ дайныг зогсоогоосоо. Тэгэх юм бол манай Монгол улс нэг талыг сонгох хэрэггүй болно. Тэ бид нар Солонгосчууд, Япончууд, Америкчуудтай хамтрах ажилласаар л байгаа. Дэлхийн банк энд байж лэн, Европын сэргээн босолтын банк энд байж лэн, Азийн хөгжлийн банк энд байж лэн гэх мэтчлээ. За тэгээ энэ дайн явдгаараа яваал ирэх юм бол бидний талыг сонгочих юм бол энэ олон улсын байгууллагууд, энэ аудитын компаниуд тэ Монгол улсын банкны системийг санхүүжүүлдэг. Оюу толгой уурхай Rio Tinto гэх мэт чинь юу болох юм бэ гэх юм бол амар замгаргүй байдал үснэ. Манай эдийн засаг тэ хүнд цохилт авна. Тийм болохгүй байгаасаа гэж ерөөё. За хөрөнгө олонтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. Он гараад өсөх баг. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгийн зах зээл дээр дэлгэрүү мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хөвцөөл хөрөнгө олт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө олт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө олт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хөвцөө ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдхан байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шат шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл, тийм Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын урсгал яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал, тийм ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ ирэх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг байна. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тийм төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлах гэж байна. За, групп дотор ирээ уулзъя. Манай өдөр захирал бит хоёрын шинэ school community-д нэгдэхийг хүсвэл дараах заавруудыг дагнав. Эхлээд би энэ дэр нэг Google search page гаргаад ирсэн байна. За эндээс хэдүүлээ эхлээд school гэж таах хэрэгтэй байгаа. За school ингээ гараад ирэнгүүт янз бүрийн одоо community-нууд гарч ирж байгаа. За эндээс хэдүүлээ хамгийн түрүүнд яах хэрэгтэй вэ гэхээр логин дарах хэрэгтэй. За логин хийсний дараа хэрвээ та аль хэдийн school дээр аккаунттай бол мэйл хаяг нууц руугаа оруулаад ингээ орчиж болно. Хэрвээ аккаунтгүй бол энэ доор sign up for free гэдэг цэнхэр линк байгаа. Энэ дээр нь дарчин гэсэн. За энэ дээр дарсны дараа хэдүүлээ эхлээ нэрээ оруулна. За ингээд нэр, овог, за мэйл хаяг, за энэ дээр нууц үг зохион, энэ дээр нь жишээ нь school 1 2 3 ингээд зохиоч. За sign up хийлээ. За одоо verification code мэйл хаяг дээр ч ирнэ. Тэгэхээр та мэйл руугаа оронгууд за 77 97. За next. За ингээд та хэд school дээр аккаунттай болох гэж байгаа. За тэгвэл хамгийн түрүүнд эхлээд юу хийх шаардлагатай вэ гэхээр энэ дээр зураг оруулах шаардлагатай байгаа. Энэ дээр ямар ч зураг байж болно. Та нар профайл зураг гэсэн. За зураг оруулсныхаа дараа за энэ дээр bio бичнэ. Bio бас юу ч байж болно. Энэ дээр learning to invest хөрөнгө оруулалт хийж сурах гэж байгаа. За complete дарчна.
За ингэнгүүт яах вэ гэхээр та бүхний school account ингээд нэгдчихэж байгаа гэсэн үг. За тэгснийхаа дараа та бүхэн эндээс earn таслал invest тэ эхлээд ол дараа нь хөрөнгө оруулалт тэгээд be free хэрэгжүүлөө. Гэ хайнгууд манай өдрөө захирал бит хоёрын ерөнхийдөө энэ community гараад ирж байна. Яг одоохондоо бол энэ гишүүнчлийн тоо болон тэгээд нээлттэй биш байгаа учраас гарч ирэхгүй байна. Гэхдээ та бүхэн одоо ингээ хайх юм бол ерөнхийдөө энэ хавцаа гарч ирнэ. За ингээд нэгэд орчлоо гэж хэзүүлээ үзье. За нэгэд ингээд school руугаа орчингууд манай community ингээд гараад ирчингүүд та бүхэн яах вэ гэхээр яг доторхын би шууд үзүүлэх зорилгоор ингээд community руугаа орчих. Тэнгүүд ингээд гараад ирчихнэ. Тэгээ яг одоо бол 4 гишүүнтэй байгаа юм байна. Тэгээ private group за сарын $29 он гараад энэ бол нэмэгдэхээр байгаа. Тэгэхээр ийшээ хэдүүлээ join хийгээд энэ дээрнд орчихно. За төлбөр төрөх арга дээр та visa карттай бол visa картаараа төлбөрөө төлчихнө гэсэн үг. Тэгэхээр би одоо та бүхэнд төлбөр төлөх зааврыг харуулъя. Тэгэхээр энэ дээр картныхаа дугаарыг оруулаад 51 За, одоо энэ хугацаанд дуусахаасаар болон өдөр картны чинь урт хэсэгт байгаа. За, CVS гэдэг код нь болохоор артлын Certified by Visa гэдгийн байгаа шүү. Тэгэхээр та бүхэн 3 оронтой код оруулаад join гэдээ арчна. Одоо тэнгуут процессинг хийгээд за ингээд төлбөр амжилттай төлөгдлөө. Одоо enter group буюу ингээд ороод ирчин гэсэн үг. За энэ дээр бол янз бүрийн юмнууд байгаа. За жишээ энэ бол ерөнхийдөө community-гийн хамгийн түрүүнд та бүхэнтэй шууд гарч ирэх нүүр хууц гэсэн үг. Энэ дээр янз бүрийн бичлэг ингээ айл хэдийн манай өдрөө зөвхөн оруулсан байна. За энэ дээр silver-ийн талаар, мөнгөний талаар орчсон байна. За one thing гэдэг номны review. За market update-үүд бол байнга орж байгаа. Жишээ нь өнөөдрийн market update байна. Та бүхэн market update-ийг үзэх эсвэл ингэж дарж ороод ерөнхийдөө бол ингээ үзэх боломжтой байгаа. За ингээ гараад ирж байна. Hey guys, за өчтөр аваа том хөдөлгөөнүүд гараад ирсэн. За Christmas rally жилийн хүртэл ингээд өсөө явна 620 лөө хүрч чадах нь үгүй юу эргэлзээ хүрчлээ. Одоо S&P 500 харахаар өчтөр баг 3%-аараа навс унтсан. Тэгээ харж байна. Moving average удаа. За ингээд ерөнхийдөө бол тэг ханаас баг 80-аас 2 шинжилгээ байна. Та бүхэн ингээд бүгд нь үзэх боломжтой. За эндээсээ гараад энтэйжэн дээр лайк дарах боломжтой. За дараа нь юу болох вэ гэхээр энэ дээр announcements орж ирж байгаа. Энэ дээр ямар нэгэн зүйл болох юм бол бид нэр та бүхэн зарлана. За дараачих нь болохоор компани үнэлгээнүүд орж ирж байна. За ерөнхийдөө саний хэлсэнчлэн 7 хоног болон 2 компани үнэлгээ хийн. За давхар бий юу вэ гэхээр энэ өдрөө захирлын хийсэн үнэлгээг хараад та бүхэн намайг дагаад бас хамт хийх боломжтой. Энэ дээр уус Excel модулууд нь оруулсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ хүний хийсэн моделийг би бас аваад өөрийнхөө үзэл бодлыг оруулаад тэгээд давхар дагж хийгээд reaction video маягаар явна гэсэн үг. За ингээд компани үнэлгээнд байна. Зах зээлийн шинжилгээ. За зах зээлийн шинжилгээ market update бол ингээд өдөр болгон шахуу орж байгаа. За юм байна. За энэ classroom дотор болохоор та бүхний хийж болох хичээлүүд эхнийх нь эдийн засаг. За эдийн засгийн цикл. За хэрхэн санхүүгийн тайлан унших вэ, шинжлэх вэ? За бас эдийн засгийн хөөсрөлийн талаар та бүхэн дээр дарж ороод за ингээд бүлэг бичлэгүүд байгаа гэсэн үг. За эхнийх нь болохоор юу вэ? За эдийн засаг гэж юу вэ? Яагаад өсд юм бэ? За дараачих нь компани гэж юу вэ? Хувьцаа яагаад дэшээ доошоо явт юм бэ? Айгуу сонирхолтой сэдвүүдийн талаар. Та бүхэн мэдэх юм бол манай эдгээр захирал их ерөнхийдөө бол үнэлгээ тэгээд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол маш сайн суурьтай хувьцааны үнэлгээд нэвчлэн айгуу хамгийн муугаар бодож хийдэг гэсэн үг. Тийм учраас ерөнхийдөө бол энэ тоонуудын ч гэсэн та бүхэн жоохон өөрчлөлт явах боломжтой байгаа. За ингээд мөнгөний за энэ дээр календар байна. Энэ календар бид нэр шинэ ивентүүд зарлах юм бол эсвэл та бүхэн зөвлөгөө авдаг ч юм уу ингээд ивентүүд зарлах юм бол энэ календар нь ингээд ороод ирчнэ. За яг одоохондоо ямар ч ивент зарлаагүй байна. Ивент зарлангууд ингээд календар нь хэдэнд юм бэ, хэдэн цагаас юм бэ гэдэг нь ороод ирчихнэ.
За эндээс болохоор бусад гишүүдэд харах боломжтой. За энэ би байна. Энэ яг миний одоо юу байгаа гэсэн үг. Тэгэхээр та бүхэн надтай холбогдоод бас юм асууж болно. Мөн энэ community-г хэрхэн сайжруулах уу, та бүхэн бас юу хармаар байна, тэрийгээ бас нээлттэй хуваалцаарай. Тэгээ бид нэр нь бол байнга сайжруулад явж байгаа гэсэн үг. За энэ дээр leaderboard гарч ирж байна. Тэгэхээр ингээд та бүх төвшөнтэй байгаа. За эхнийх нь хонь, ямаа, өхөр, тэмээмөр гээд явчихж байгаа. Би бол одоо ингэж хонь төвшин дээр явж байна. 5 оноос эхэлж байна. За ингээд about хэсэг дээр нь ерөнхий мэдээллүүд нь байгаа гэсэн үг. За буцаад хэдүүлээ өөр нэг юу л орж үзэн. Аюу сонирхолтой санхүүгийн тайлан хэрхэн унших вэ гэдэг. За энэ хичээлүүд бол ингээд удахгүй байн нэмэгдээд явчихна. Яг одоо бол энэ дээр ороогүй байна. Тийм байна. За ингээд нийт community-нээс та бүхэн бас ерөнхийдөө бол байн тухайн үеийн контентоо үзээд явах боломжтой, үзээд суралцаад явах боломжтой. Жишээ нь одоо энэ S&P 500 за алтны талаар шинжилгээнд байна. Та бүхэн дээр лайк дарж болно, коммент бичиж болно, тэ? За ингээд бүх мэдээлэл авах боломжтой байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань School платформд нэмэх юм бол саний алхмыг дагаад School-ийнхаа аккаунтыг нээгээд за сарын $29 гэж байгаа. Тэрийг Visa картаараа төлөөд тэгээд энэ бүх контент болон Excel модель болон reaction видео, номны ревю гэх мэт одоо ер нь суралцах маш их боломж байгаа. Тэгэхээр та бүхэн ийшээ нэгдээд ороод үзээрэй.